хатуу хоолны талаар бүх зүйлс. Тэгэхээр нэмэлт хоолсостын тасаар ярьцгаая. Хизээ хаана хэрхэн гэдгийг. Эсвэр нэмэлт хоолсостыг хизээ ихсүүлэхэд тодорхойлъё. Дэмбигийн хамгийн сүүлийн зөвсөнчүүдийн дагуу нэмэлт хоолсостыг ихсүүлэх нас нь 6 сартаас ихснэ. Нэмэлт хоолсостыг хэд эрт ихсүүлэх нь яагаад муу вэ? Хүүхдийн хадаад гидсний зам 6 сар хүртэл ихэвчлэн зөвхөн шингэн хоос зүү ихсүүлэхээс хүсэж авахд бийсэн байдаг. Мөн энэ насанд хийсний төсөв рефлекс хадгалагдсаар байдаг тус нэмэлт хоолсостыг ихсүүлэхэд хүндрээс учруулж болцсошгүй. Харин 7-8 сартад нэмэлт хоолсостыг ихсүүлэхэд хүүхэд зүдээс нь их сонирхол үзүүлэхгүй байж магадгүй. Мөн хүүхэд зажлах хазах чадвараа хөгжүүлж ихсүүлэх хэрэгтэй. Үүнийг хожуу ихсүүлэх тусам эсвэл их хүндрэлтэй тусарах магадaltaй. Нэмэлт хоолсостыг ихсүүлэх олон янзын арга байдаг. Хамгийн түгээмээс 3 аргын тасаар ярилцъя. Хүүхдийн эмчийн санас болгосон нэмэлт хоолсост. Басан сурах бичигт яг энэ нэмэлт хоолсостын аргыг санас болгодог нь нууц биш. Энд бүх зүйлс тодорхой бичигдсэн. Юу хизээ хэдий хэмжээгээр гэдгийг. Бид нэмэлт хоолсостын хүснэгттэй ажилтдаг бөгөөд тэнд хүүхдийн нас болон тухайн бүтээгдэхүүний граммын хэмжээг заасан байдаг. Бүх зүйл гайгүй мэд санагдана. Тодорхой схемтэй тэр дагуу явбас өөр зүйл бодох шаардлагагүй. Тийм ээ, гэхдээ цус тарч бий. Хүснэгтийн дагуу бид нэмэлт хоолсны хэмжээг хурдан нэмэгдүүлэх ёстой бөгөөд ингэснээр хөхөр хоосох эсвэл зүгээр хоосох хэмжээг багасгана. Энэ төрлийн нэмэлт хоолсостоор хүүхэд нисэд хожуу буюу 8-10 сартаас дээш насндаас хатуу хоос руу шилждэг. Мөн хүүхдийн хүслийг тооцдоггүй. Ихэнхдээ хүүхдийг гэр бүлийн ширээнээс тусад нь хоолцдог тул тэрээр томчууд юу идэж байгааг огт хардаггүй. Педагогик нэмэлт хоол. Энэ төслийн нэмэлт хоол сүүлийн үед нисэд аздартай болсон. Энэ арга нь гэр бүлийн бишүүдэд тусад нь хоол бэлтгэхийг хүсдэггүй ээжүүдэд маш тохиомжтой. Хүүхдийн эмчийн аргаас язгаатай мэм хүүхдэд шинэ төслийн бүтээгдэхүүнийг гажмаар нухаш хэлбэрээр өгөхгүй. Харин шууд гэр бүлийн ширээнээс хоол санс босгож өөрөө гараараа авч амандаа хийх боломж олгодог. Ямар давуу тастай вэ? Хүүхэд эцэг ихийн идэж байгаа хоолыг иддэг. Хүүхдийн хоолны цэсэнд нисэд хурдан жижигсэн хоол орж ирдэг. Хүүхэд олон төрлийн хоол хүнстэй танилцж тухайн гэр бүлийн хоолсох уламжлалыг мэдэрдэг. Хүүхэд эсвэл бие даасан босдог. Мөн тэр өөрөө юу хэрэг хипшээ шипэж чадна. Ямар цус тастай вэ? Нэмэлт хоолны хэмжээ их эстэй маш удаан нэмэгддэг. Хүүхдүүд удаан хугацаанд маш бага тунбай хоолсож, хоолсонд сонирхсан хурдан буурч болсошгүй. Эцэг эхчүүд бүх хүний хоол хийх арга дахин бодож үзэх хэрэгтэй болдог. Амтлагч чарсан хазуу новоотой хоолыг хасах, мөн хоолсох үеийн аюулгүй байдалд маш их анхаарах шаардлагатай. Төмөр босон ирч хүчний дутагдас, мөн хоол идэх үед хоол талсах ёстой өндөр байдаг. Байгалийн нэмэлт хоолсост. Энэ төслийн нэмэлт хоолсост нь бэр дурдсан аргуудаас язгаатай нь хүүхдийг гэр бүлийнхэнтэйгээ хамт ширээний ард хоолсож, бүх гэр бүлийн уламжлалаас дуртай зүйлс нь шууд дасгаж ифэсдэг. Хүүхэд ээжийнхээ тавхтай хоолноос жавч болно. Эсвэл зөвхөн түүнд зориулж бэлтгэсэн хоолч байж болно. Гэхдээ хүүхдэд сонгоц хийх боломж бий. Тэр хоолыг гараараа барьж үзэж, өөрөө идэж үзэх ч юм уу, эсвэл өөрийг нь хоолсохыг хүсэж болно. Энд нэмэлт хоолыг оруулах тодорхой схем, явтал хэмжээс байхгүй. Энэ нь ихэнхдээ ээжүүдэд сүлгөөр нөсөөсдөг. Схемээр 50 г гэж бичсэн байхад хүүхэд 20 г хитчихвөл ээжүүд ихэвчлэн санаа зовж фэсдэг. Хоолыг жижигсэн фэрчиж өгөх рүү хурдан шилжих нь илүү тохиромжтой ч энэ нь тухайн хүүхдийн бисэн байдал, нөхцөл байдлаас шалтгаална. Хоол хүнсний дараасал. Шудрах хэсэд тодорхой дараасал гэж байхгүй. Бүх зүйлс тухайн гэр бүлийн хүсэл сонирхол тулгуурлах ёстой. Бид хүүхдэд танилцуулахыг хүсдэг тодорхой хүнсний бүсгүүд бий. Үүнд үр тариа, хүнсний ногоон, жимс, мах, шувууны мах, сүү болон цүн бүтээгдэхүүнүүд орно. Ихэнхдээ нэмэлт хоолсостыг будаа эсвэл хүнсний ногоогоор ихэлдэг гэж үздэг. Энэ замаар явж болно. Эсвэл анхны хүнсэнд авокадо, бүр мангоч санс болгож болно. Хэрвээ эдгээр хүнс танай хоолны цэсэнд байн болдог бол харшил үүсгэгч хүнс. Саяхан хүртэл харшил үүсгэгч хүнсийг айлбах хожуу өгөх ёстой гэж үздэг байсан ч өнөө үед энэ нь үнэн биш болсон. Бид хүүхдийг харшил үүсгэгч хүнстэй айлбах эрт танилцуулбал цаашдын харилцаа нь илүү хялбар болно. Энд хамгийн түгээмээс тохиолддог 14 харшил үүсгэгч хүнс байна. Бид эдгээр хүнстэй хүүхдийг ажмаар танилцуулж ивсэн.